Энэ өнөөдрийн үзэсгэлэн манай Ботовик, Монголын Ботовик 2025 энэ нэгдсэн үзэсгэлэн арга хэмжээнд энэ тавигдсан ботокор буюу энэ инсталляц маягаар авчир тавьсан. Энийг би нэг давчгоон танилцуулъя. Энэ зүйлийг энэ хуучны гэрэл зургийн лаборат биднээс дээд үеийнхэн гэрэл зургийн газрууд байдаг толгой дэгрээ хар даав нөмрөөд шуун нислээ гэдэг энэ урд тагийг аваад ингээ эргүүлээ буцаа тагилдаг тэр ид. Энэний ерөөсө гол үйл явц нь юу юм бэ гэхээр энэ ийм том пилонкор зураг авчих. Ийм том пилонкор зураг авна гэдэг бидний одоо нарийн хайлс гэж 35-ыг үржих нь 24 мм-ийн хайлсыг 100 хэдэн зуун дахин одоо 50-100 дахин томруулсан пилонкон дээр зураг авна гэдэг чинь тэр хэрээрээ 10-20 м болсон ч нэг одоо цэгийн тодрол муутахааргүй тийм хамгийн чанартай. Тэгээ эндээсээ энэ дундаасаа пилонкоо сугалж аваад энэний цаана бах пилонкыг сугалж аваад гэрэл зургийн лабораторид боловсруулдаг. Ийм техникийг энэ хүмүүст одооны залуучуудад бас үзүүлвэл сонирн болов уу гэж авчир тавьсан байгаа. Энэ бол одоо ер нь нэг 70-аад он хүртэл 1930-аас анх Монгол улсад гэрэл зургийн алба байгуулагчнаас хойш нэг 70-80 он хүртэл бол нэлээд олон газар хэрэглэгдэжсэн. Одоо хүмүүс цуглуулганда тэгтээ ажиллагаатай ийм техник тоног төхөөрөмж байгаа. Тэгээд энэ танхимд одоо уран зургийн галерейн яг энэ хэсэгт ямар зургууд тавьсан бэ гэхээр 1875, 1845-аас 75 хүртэл тэнд эхний хоёр зураг байгаад тэгээд түүнээс хойших буюу 1990-ад он хүртэлх энэ түүхэн зургууд. Энэ дотор хэний зургууд байна вэ гэхээр сайн ноён хан намны сүрэн Оросд айлчилсан түүхэн зураг байж байна. Жишээ нь одоо энчээ гэдэг төмөрчний гудамж гэдэг яг одоо тухайн үеийн зах арилжааны газрын зураг байж байна. Энэ монголоор 4 удаа аялсан Рой Чепман, Эндрюс гэж хүний хамт явсан экспедицийн хүмүүсийн авсан зураг. Энэ Эндрюсийн экспедицийн авсан энэ зураг гэхэд бол тэр зохиомж, өгүүлэмж, хиллэг харагдах байдал энэ бол үнэхээр маш өндөр төвшний ийм мундаг зураг байгаа. Тэгээ энэ нөгөө анх Бектрол сонсож байгаа. Тэр нөгөө Colgate Og анх монголчууд барьж зураг ахуулагч гэдэг юм уу. Ийм маш олон төрлийн түүхэн зургууд. Одоо энчээ гэхэд энэ тухайн үеийн одоо хүрээний байдал, захын байдлыг харуулж байгаа. Тэгээд энэ Боярский, Эндрюс, тэр Оскар Мамин гэдэг энэ алдартай аялагчид, судлаачдын Монголд авсан зургуудыг монголчуудаа бас өмнө нь тэр болгон хэвлэлд гарч байгаагүй, олон нийтэд дэлгэгдэж байгаагүй юм судалгааны сонин содон зургуудыг хүмүүстэй танилцуулахыг хичээсэн. Жишээ нь одоо энэ бол ингээд сум бригадаас томлогдсон төр засгийн шийдвэрийг ард иргэдэд таниулдаг ухуулагч гэдэг хүмүүс ажиллаа хийгээ явж байна. Тийм ээ, энэ циркийг машин дээр үзүүлээд ингээд явдаг ч юм уу. Ингээд одоо энд бол дандаа түүхэн энэ удаагийн манай Ботовикийн нэг гол онцлог юм нь юу гэхээр гэрэл зургийн яагаад өмтэй бодиттой түүх болдгийг 100 хуудас бичсэн түүхээс одоо 6 гэрэл зураг юу яагаад өмтэй байж чаддгүй гэдгийг л олон нийтэд үзүүлэх гэсэн. Тэгээ бас эдгээр түүхийг ингэж хадгалж үлдсэн хальсны гэрэл зураг магадгүй одоогийн авж байгаа энэ тоон системийн дижитал гэрэл зургийг зөв хадгалж, зөв тайлбартай нь хамгийн зөв технологиор хадгалж чадвал 50-100 жилийн дараа ямар түүх болохыг олон нийтэд дээр нь гэрэл зурагчдаа, сонирхогчдоо, цуглуулагч нартаа ойлгуулах гэж хичээсэн юм үзэсгэлэн болж байгаамаа. Зүүнд түчээлэх зууны мэдээ сонь. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөрч бичнэ. Үндэсний өдөр тутмын зууны мэдээс сонин.